Сонсогч та бүхэндээ орой мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-аас 7 хоногийн даваагаас басан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов зугаартай шашуу нэвтрүүлгийн 2025 оны 7 сарын 2-ны 5 гарагийн дугаар шударгад бэлэн болоод байна. Студид хөтлөгч Чанцаа болон амийн найруулагчаар ундрахнаар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Аквараар даатгуулах амархан Аквар даатгалын платформ Мөн хотод чойр байгальчаар жаргалан тооноо зөвхөлбөр отон хамтран ажиллаж байна. Бэлцүү ханадтай үчи мэндийг хүргэе. За бүгд нь үчи мэндийг хүргэе. Тэг хобаацахта бэлэн л үсттэй. Билээ. За өнөөдөр би энийг танилцуулах вэ. Дурсамж 1988 бүтээлээр бидэнд танигдсан жүжигчин Ко Гямпёгийн тухай танилцуулна. За энэ Дурсамж 1988 кино дээр Сан Соноогийн дүр бүтээсэн. Сүүлдээ юу болчдөг? Эмч болдог. Залуугийн дүр бүтээсэн. Тэгээ нөгөө хиний Доксоны ихч тайртай болчдөг. Энд чи хараар хайрлаж байгаа сүүлдээ үерхэд. Энэ киног нэлээ үзсэн юм шиг байгаа маа тий. Тийм шүү дээ. Орж үзсэн юм шиг. Орж үзсэн ш. Та үзээгүй Би юу? үзээгүй. Үгүй ихч та үзээгүй юм. Үгүй үзээгүй. Үзээч. Энийг үү? Тийм. Хэдэн ангитай юм бэ? Энд ч хитэн ангитай лөө 20 морь гарах хаа. 20 Айгу бас хурдан гайгүй мэн тий. Айгу 100 мөр уржуулаас эзэн юм таа. 100 мууч бас одоо угаасаа хурцтана. Би хүртэл нас явсан. Эхлүүлээд унтаад дүүлсэн бэл. Харин тийм 100 мөр ангитайг бол барахгүй шүү дээ. Энийг дүүн угаасаа оюутан байхдаа үзчихсэн. Нэг 20 эдэн 10 эдэн ангитай кино үзэх гэж бүр хичнээн өдөр сарж болж байгаа чинь. Нэг киноны нэг анги 3 удаа ихлүүлсэн гээл бодчих. За би хараатай хитэн ангитай бол энэ одоо. 20 ангитай юм шүү дээ яг. Өөдгөл гайгүй юм биш үү Тий. Энд чи гэхдээ юу сэрийз одоо цуврал 1997 94 гэж байгаа. Тэгээд 88 гэж байгаа байхгүй. Тэр нөгөө 88 онд болж байгаа л тэр үйл явдлыг харуулдаг гэсэн үг. Тэр 88 оны солонгосчууд яаж амьдардаг байсан, гэр бүл ямар байсан. Тий. Тэгэхээр нэг талаараа нэг хүмүүсийн дурсамжийг сэтрээсэн. Тийм үйл бүтээл гэсэн. Манай Монголд бас нэг иймэрхүү байл гоё л санагдаад шүү дээ. Нэг тийм юм болоо үсттэй дурсамж гээд нэг контент яваад исэн санагдаад байх юм аа. Mask production-ы кино юм. Тий. Кино Дээр үе. Гүг яхаа одоо дурсамж сэтрээсэн ба яг тэр үедээ юу болж исэн яаж исэн хийж исэн гэдгийг харуулсан. Нэг тийм юм явж исэн санагдчихгүй байна. Үзээгүй мэн. За би өнөөдөр 3 жүжигчнийг танилцуулна. За ямар жүжигчин бэ гэхээр Солдатигийн киноны тэмээ цэрэг эрс киноны жүжигчдийг танилцуулаад ингэ явж байгаа. Тэгээд бараг 4 болгоно нь одоо өгөөчтэй кино гэх юм уу? Кино тоглосон бүх жүжигчид энэ кинонд тоглоод алтартай болж одоо чадсан дээрээс уран бүтээлээ эхлүүлж исэн байдаг бахнэ. За хамгийн их танилцуулах жүжигчин болохоор за киноны гол дүр болон одоо бүсгүүчүүдийг бас хуйлруулж ялаа штэ. Төрүүлж Михаил Медведевийг танилцуулах гэж байгаа. За нөгөө гол дүрийн залуу штэ. Чиний зураг хүргийг бас нэг хайгаад Instagram-ыг үзээд нэлээд авах гэж төгсөн штэ. Ааха. За төрөөч Михаил Медведев буюу Александр Лимарев гэдэг юм жүжигчин байгаа. За Александр Лимарев бол зөвлөлт холбоод улсын ардын жүжигчин Александр Кирсановын ач хүн юм бэлээ. Ерөнхийдөө удам тамцсан жүжигчин гэж хэлж болно. 13 настайдаа өвөөгхийн заалд сургасан нөгөө товчлуур бүжиг гэдэг чинь хүлээн ингээл гэдэг. Бүжгээр аврах шал оруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэжсэн юм бэлээ. Тэр өвөө нь ерөнхийдөө зааж сургажсэн багш нь байсан гэсэн. Намайг байгаад манай аав айгүй хөтдөг шүү дээ. Зурагтараас их гардаг байсан. Одоо нэрээ байд юм бол би одоо гарах болцсон байл. Болцсон тий. Дээр зурагтаар ингээл байсыгаас болохоор төвчлөр бүжиг гарч иддэг. Яг ингээл олон хүмүүс ингээ зэрэг айгүй сүртэй. Би ч бас гэртээ дуурайж үсчдэг гэсэн. Одоо ч тэгээд гарахаа. Нэрээ одоо эргээ бодохоор одоо баг байхгүй болчиход. Нэг хэсэг айгүй гарч ирсэн шүү. За ингэсэн тэгээд 13 настайдаа өвөөгийнхөө зааж сургаж ирсэнээр одоо ингэ сурсан байдаг. За дараа нь болохоор театрын дээд сургууль дэсэд амжилттай төгсөж чадсан байдаг. Цэрэг эрс сурлын кинонд болохоор нэг юм баян айлын эрх хүүхдийн дүр тоглодог. Манайд бас нэг тийм кино гарч ирсэн шүү дээ. Тусгай салаа. Тэрнтэй ер нь энэ төстэй гэж хэлж болно. За тэгээд эрх хүүхдийн дүрээс чадварлаг дайчин болж хуурж байгаа Медведевийн дүрийг бас бүтээсэн байдаг. За 1983 оны 1 сарын 18-нд Москва хотод ирсэн билээ. Оросын театр киноны жүжигчин одоо 42 настай байх нэ. За Илэн Цөвөө нь бол одоо ардын жүжигчин бүжигчин байсан бол том ах Антон бас бас гитарчин юм бэлээ. Тэгээд Глок Оза гэдэг юм хамтлагт бас тоглодог юм байна. Хамтлаг тоглодог гэсэн. Гэр бүлээр уурлах юм. Тийм тэгээд өөрөө бас энэ хамтлагт нь байдаг юм бэлээ. Тоглодог гэсэн. Бага наснасаа л эхлээд ерөнхийдөө бүжиглж ирсэн. Өвөө нь одоо багш нэмж аргагүй тий. Анхных нь багш нь бол өвөөнөөс ингээл хэлжсэн. Тэгээд тэмцээнд ороод. Гэхдээ эн чинь бүр Европын 5 бүжгийн аврах шал оруулах тэмцээнээс бүр хүрэл медаль авсан юм бэлээ шүү дээ. Тэгэхээр нэлээд том юм тэмцээн байсан гэсэн. За 97 онд болохоор Александр болон өөрөө өвөөгийнх нь бас нэг юм шав мундаг бас шав юм билээ. Антон нар хамтраад им дүвэт одоо хамтлаг
байгуулсан буюу хамтдаа ингээ бүжгэлдэг байсан. Тэгээ энэ хоёр болохоор 7 жилийн турш Москвагийн шөнийн цэнгэний газруудаар ингээ явж тоглолтоо хийдэг байсан гинэ. Товчлоор бүжгэлдэг. Бүжгэлдэг байсан бол ер нь юм л ингээд хийдэг байсан ба. За тэгээд удалгүй болохоор тэр театрын сургуульд орсон гэж хэлсэн шүү дээ. Багш Владимирийн зөвснөр ахлах сургуульда ирээдүйдээ ямар мэрэгчлэр суралцах вэ, яах вэ, ийх вэ гэдгийг бол шийдчихсэн байсан гэж хэлж байна. За тэгээд би ер нь жүжигчин л болох юм байна. Ерөөс нь багаас нэг урлагаар явцсан учраас жүжигчин болох юм байна гэж хатаа шийдсэн. Ингээ хүмүүнлэгийн ухааны коллежийг төгсөөд олон улсын Слеон институтийн жүжигчний ангид эсэж орсон байт юм байна. За дараа нь болохоор Шүккиний нэрэмжит. За энэ миний танилцуулж байгаа Оросын ер нь баг мундаг бүх жүжигчдийн Шүккиний нэрэмжит театрын сургуульд суралцсан байгаа тийм шүү. Энд суралцах урилга хүлээж авсан. За өндөр нь болохоор 189 см өндөртэй юм байна. Би ийм өндөр гэж бодоагүй. Би ч гэсэн гэж бодоагүй шүү дээ. Ааха. Нэлээд өндөр хүн. Ирлүү бараг төгсөж байгаа юм билээ. Нэлээд өндөр юм байлээ 189 см. За эхнэрийг нь болохоор Мария гэдэг зураач. За тэгээд эхнэр нь болохоор урлаг үйлдвэрлэлийн академик төгссөн. Тэгээд хосууд бол биний сургууль тахасаа л бүр нэлээд эртнээс бинийг мэддэг байсан юм байна. Тэгээд гэрлэхээс өмнө олон жилийн туршид үерхчихсэн. Тэгээд дээрэс нь яг гэрлэлтэй батлуулахгүйгээр хамтран амьдарч ирсэн юм билээ. Хамтран нэлээд улаан амьдарч байгаад удалгүй гэрлэлтэй батлуулсан байдаг. За эхнэр нь болохоор хөгжим сонирхдаг гитар, бөмбөр бас тоглож чаддаг юм. Бас л урлагийн юм бүсгүй лээ. Чөлөө цагаараа хосууд юу гэдэг гэсэн чинь гэрэл зураг, компьютер графикаар хичээлдэг буюу ер нь хоббийн зураг авах хоббитэй юм байлээ. За тэгээд хосуудын хувьд бол хүүхэдтэй юу үгүй юу гэсэн мэдээлэл хайгаад зүтэй юу ч олсонгүй. Яг хүүхд төрөөс юм уу төрүүлээг юм уу гэдэг нь л одоо хүртэл мэдэгдэхгүй юм билээ. Тэгэхээр хүүхдийн мэдээлэл авахгүй, орос их сурвалж дэрнж авахгүй, англи дэрж авахгүй тэгэхээр хүүхдгүй юм шиг байна. Одоо хүртэл ямар ч хүүхэд байхгүй л хамтдаа ингэ явж байгаа шиг байна. За нэг юм халдлагад өртөжсэн удаа байдаг. Энэ болохоор 2015 оны 4 сард юм байлээ. Александр Лимарев шүний цэнгэний газарт байсан юм байна л да. Ингээ олуулаа ингээ байж хахт нөгөө бүүн зодон болоод халдлага төртөөд тэгэд 3-4 зодон болоод зодуулсан. Асар их зодуулахтаа хүнд гэмтэл авсан. Энэ нь болохоор тархин яцарсан, хамар ирүүний ясна хугарсан, чихнийхээ сургыг гэмтээсэн. Одоо бол яг хэмжлүүлсэн л те. Тэгэд нэг тийм зодон тус хүртөөд нэлээ хүнд бэртэл авч исэн юм байна. Одоогийн байдлаар ийм нам жимхэн амьдарч байгаа залуу байна да. Оо за. Тэгээ тэр үед хүн болго нийл краш байсан юм зү. Тэгэлгүй айхтар салж нийлсэн тийм романс бол байхгүйсэн. Хамар хугараад ийм царайтай. Энэ өмнө нь өөр үсэн юм. Ямар энэ хамар нь арай л том болсон байх. Энэ хамар нь хугараад идэхтэй эвгүй л идэх. Зүгээр зургаа ойроос авсан юм шүү. Тулгаж далийн мэл харагдахгүй нөө. Тийм далийн дүүч юм шиг. Мэдгүй өмнөх хамрыг мэдгүй болохоор мэдгүй л байгаа. Их хөөрхөн шонтгор хамар байсан. Тэгсэн чинь шонтгор биш болсон байх юм. Энэ зодоонуудынээсээ болсон юм болоо да. За магадгүй л. За л хамтраалагчаа танилцуулаад дараагийнхаа амжилтчин л орё. За Аккураар даатгуулах хамархан Аккур даатгалын платформ. За Аккур систем даатгалын компани болон даатгуулагчийг холбосон дижитал зах зээл байгаа. Ингээд иргэдэд хамгийн олон даатгалын компани бүтээгдэхүүнийг танд ингээд санал болгоод өгдөг байх нэ. Иргэд Аккурын аппликейшн вебсайтаар мөн Монпе аппликейшны даатгалын цэснээс нь Аккур мини аппликейшнийг сонгоод жолоочийн хариуцлагын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, гинтээ хостын даатгал, хүүхдийн гинтээ хостын даатгалыг хийх боломжтой юм билээ. За мөн хурц системээс хэрэглэгчийн мэдээлэл татдаг учраас маш богино хугацаанд даатгалаа хийх боломжтой ах нэ. За аппликейшн вебсайтын алиар нь нэвтэрч ороод өөрийн даатгалын гэрээг харах боломжтой. За одоогийн байдлаар эднийд мөнх даатгал, миг даатгал, Монрей даатгал, Улаанбаатар хотын даатгал, Агис даатгал, Ганзам даатгал, National Live, Mandal Live нэгдээд байгаа юм байна. За тэгээд цаашид бүтээгдэхүүн даатгалын компани сонголтоо бас нэлээд нэмэгдүүлэхээр тасралтгүй ажиллаж байгаа. Та заавал гэрээ хийх шаардлагагүй. Таны даатгал, таны даатгалын гэрээ те тань одоо юу гэдэг таны халаасанд л явж байгаа гэсэн үг. Аппликейшн дээрээс харчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэр хүссэн үедээ ханаас л ханаас ороод харчиж болно. За машинаа уншлуулахад даатгал дуус тохиолдолд онцлогооны урт очтой байх үе даатгуулах бол боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тэгээ хамгийн хурднаар даатгалын гэрээтэй л болчихж байна. Ааха. За Аккур гэдэг энэ R үсэг нь 2 байгаа шүү. За түргэн шуурхай хэлбэр найдвартай шинэлэг шийдэл хүссэн газараас даатгал хийх боломжтой. Олон даатгалын компани сонголт бас танд байгаа юм тийм ээ. Аль компанийг сонгох вэ гэж. Жижиг зараг зармаас нь л дурдлаа шүү дээ. За аппликейшн байна, мини аппликейшн байна, веб зэрэг олон дижитал сувгууд таах нь төлбөр тооцооны хэлбэр шийдэлтэй энгийн хэрэглэхэд хэлбэр дизайн таах нэ. Холбоо утсын дугаар 80-tig 58 85 80-tig 58 85 гэсэн дугаарлал бүгдээрээ сошиал хаяг нь Аккур гэж хагас мэдээлэл гарч ирнэ. ACURR R усг нь 2 юм шүү. Тэг юм байна. За хаяг байршлын Сүхбаатар дүүргийн 1-р хороо ЮНЕСКОгийн годомж Regency Residence 201-ээс 203 хотод байрлаж байгаа байх нэ. За баярлалаа. Хамтран ажилласан Аккураар даатгалах амархан Аккур даатгалын платформ байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийнхаа алтарт нь л оръё. За дараагийн жүжигч нь болохоор Байлдагч офицер Космо Соколов. За Соколов
Соколов ер нь бол энэ дүрээрээ хүмүүст мөнгөрцөн буюу баг энэ нэрээ авцсан гэж хэлж болно. Энэ Соколов гэдэг нэр ямар танил нэр вэ? Ер нь орос нэрүүд дээр их олон гардаг ба. Ялангуяа энэ цэрэг юуны юун дээр кинотай цэрэгтэй холбоотой кино дээр гараад байдаг гэж байна. За жинхэнэ нэр нь болохоор Иван Мохович Моховиков гэдэг нэртэй юм байна. Моховиков. За Иваны хувьд бол энэ цувралын бүх үйлрэлтэнд тогтсон цөөхөн жүжигчтэй нэг байгаа. За байлдагчийн дүрээс анх эхэлж байгаа. Тэгээ нэг өсөн дэвжих боломжтойг яг энэ дээр харуулж байгаа юм да. Эцэст нь Роти офицер болтлоо дэвшиж байгаа юм дүр байгаа. За анх болохоор нэг кинонд хулгайчийн дүр тоглож карьераа эхлүүлж исэн. Тэгэд цэрэг ирсэн ачаар жинхэнэ алтартан болж чадсан байдаг. Тэгээ өөрийнхөө одоо энэ бүтээсэн дүр болохоор энэ Соколовын дүртэйг огт адилгүй гэдгийг бол хэлдэг юм билээ л дээ. Одоо нөгөө нэг жангум дээр гардаг хан оюутан билээ те. Тэр шиг би биш шүү гэж байнга хэлдэг юм байна. Минь оюутан хам билээ. Шал өөр шүү тэр дүрнээсээ өөр шүү гэж хэлээд идэм байл та. Олон удаа тайлбарсан ч гэсэндээ үзэгчд түүнийг Соколов гэдэг нэрээр нь одоо хүртэл дууддаг гинэ. За 1970 оны 4 сарын 11-нд Таллин хотод төрсэн одоо 46 настай Орсын театр киноны жүжигчин гэдгийг хүмүүс сайн мэдэх бах. Нэг тийм нүдэнд дулаахан төрхтөө гэх юм уу. Ээж нь болохоор англи хэлний багш байсан, аав нь болохоор ачааны машины жолооч байсан юм байлээ. Харин ээжийнх нь аав нь буюу Владимир Михайлович Ермолаев болохоор 1991 онд нас барсан. Гэхдээ Таллин хотынхоо Орсын драмын театрт бүх насаараа жүжигчнээр ажилласан буюу ер нь бол удмаараа бас л юм жүжигчин байсан хүмүүс юм байлээ. За 9 дугаар ингээд төгсөнгүүтээ Таллин хотын Орсын драмын театрт зэрэгцэх театрын студид эсэж орсон. Ингээ 2001 онд болохоор Алексей Бродины курсыг одоо жүжигийн курсыг төгссөн байдаг юм байна. Ингээд Оросын залуучуудын академийн театрт ажиллаж байсан. 2004 онд Цэргүүд кинонд одоо Соколовын дүрт олон ангид кинонд гарсны дараа маш алтартай буюу хүн болгон л түүнийг таньдаг болсон байна. Хувийн амьдралаас нь дурдвал жүжигчин Ольга Глушкота гэрэлсэн. Тэгээ 2007 онд тэдний хүү Макар мэндэлсэн байдаг. Ер нь бол одоо нэг хүүтэй. Сүүлд харахтаа харахнээ гэр бүл нэмсэн юм шиг харагдаж байна. Гэтэ яг ингээд тэрийг нууцлдаг юм байна. Гэр бүлийнхээ одоо хувийн амьдралаа ер нь дэлгээд идэггүй гэх юм уу да. Ер нь энэ юм цувралаар танигдсан хүмүүс хувийнхаа амьдралыг нэлээд яах юм нууцлах юм гэж харагдсан шүү дээ. За тэгээд өндөр нь бас 186 см өндөр. Оо нэлээд өндөр юм шүү. Тэг ер нь их өндөр биерхүү хүмүүс байлаа. Энэ нөгөө кинонд дандаа яг ийм өндөр хүмүүс тоглолцсон учраас бид нарт нөгөө дэлгэсэн дээр юу харахаар ингээд жоохон дамхан ч юм уу дунд зэрэг харагдаад байсан болов. Магадгүй бүгдээрээ ойролцоо юм өндөртэй учраас нэг мэдэгдэхгүй тийм. Нэг нь гинт айхтар өндөр байсан бол бас мэдэгдэж ялгараад байсан бол дээ. Харин тэгээгүй юм байлаа. Ер нь бол 190 төгсөж байгаа юм өндөртэй жүжигчд бас тоглосон юм байлээ. За дараагийнх нь 3 дахь хүн нь болохоор байлдагч ахлах дөрвөж Георги Гунко. Энэ нэг тийм хөөхөн нүдтэй жүжигч. Маш том одоо юу гэдэг нөгөө анемийн дүр шиг нүүрнийх нь 3-ны 1 нь бараг тэр чигтээ нүд явж байгаа. Мангар том нүдтэй. За Антон Элдаров гэдэг юм бүжигчин энэ жүжигчин байгаа. За энэ их сонирхолтой дүр юм бэлээ. Яасан гэдгсэн чинь Антоны бүтээсэн дүр байгааз дүр нь болохоор 4-р улирал хүртлээ ямар ч нэргүй явж байсан гинэ. Яг хин гэдэг нэр өгөхгүй мэдэхгүй. Одоо бараг хинээ гэл ингэж яваад байсан. 4 улирал гэдэг чинь нэг улирал нь хэдэн ангитай байсан. Тэдэг ямар ч нийтдээ 300 ангитай шүү дээ. Тэгэхээр одоо тэгэхээр нэг ангитай нэлээд удаан нэргүй явсан. Тий. 4-р улирал хүртээ ямар ч нэр өгөхгүй мэдэхгүй ингэ явж байгаа. Дараад нь Георги Гунко гэдэг нэрийг сүүлд нь нилээ ойжуу нэртэй болсон юм жүжигч юм. Одоо энэ нүдийг харж байна. Манга том нүдтэй байс тий. Бүр юу лээ нүдэ. За цуврал гарч ихэснээс 3 жилийн дараа л үзэгчд дүрийг нь энэ чинь Георги гэдэг юм бэ штэ гэдгийг нь олж мэдсэн байдаг. За Антон цэрэг ирсэн ачаар нэрд гарсан. За мөн дээрээс нь энэ цуврал тоглосноор маш олон киноны санал хүлээж авсан буюу жүжигчнийх нь карьер амжилттай эхэлсэн байдаг байна. За Антон Элдаров болохоор 1980 оны 7 сарын 28-нд төрсэн. Одоо 44 настай Оросын театр, кино, телевизийн жүжигч гэдгээр хүмүүс юм жит юм бэлээ. Тэгээ 80 онд болохоор Москва хотод маш өндөр утгын гэр бүл төрсэн юм бэлээ. Аав нь болохоор зохиолч, түүхч, театр, кино, жүжигийн зохиолч байсан бол ээж нь болохоор хийлч байсан юм бэл. Маш юм гоё гэр бүл төрсэн. За ээжийнх нь аав нь болохоор удирдаач, хөгжмийн зохиолч Саражев гэдэг юм бас алдартай хүн байдаг юм байна. Ингээд 85 оноос хойш болохоор Чайковскийн нэрмжид Москвагийн төв хөгжмийн сургууль хийл хөгжим суралцж байсан буюу бараг мэрэгжлийн хийл тоглодог гэж шүү. 4-р курстэй болохоор сургуулиас хөөгдсөн юм билэ. Уул нь лаг тоглодог. Гэхдээ нөгөө хийлгэж тоглоход нэг юм одоо нот мод юм ойлголт байдаг юм байна л да. Тэрийг мань ерөөсөө сайн сурч чадахгүйсэн учраас сургуулиас хөөгдсөн гинэ. За дараа нь ердийн
Одоо ингийн сургуульд үргэлжлүүлэн суралцаад сургуулийн театр хөгжмийн студийн бүтээлүүдэд оролцож ирсэн байна. Ингээ 2001 онд сургуулаа төгссөн. За Гоглийн нэрмжит театр болон театрт нь ч бас ажиллаж исэн юм билээ. Одоо болохоор яг тийм одоо нэг хувийн компаниудын гэдэгтэй тийм ээ нэг жижиг продакшнуудын тийм кинонууд хэмжлэн тоглоод ингээ явд юм билээ. Хөгжим, яруу найраг за киноны зохиол бас бичиж исэн юм билээ. Бас бичдэг дээрээс нь гитар тоглолт юм байна. За би нэг ханиалах таа. За их чиг ханаж хооронд би энэ хүнийг харсан сэтгэлээсээ хуваалцъя. Гэтэ би яг энэ киног нэг юм хальт үзчихсэн гэх юм уу ингээл сууг салхад харж хахад хамгийн том нүдтэй байсан тий. Бусад одоо дөрүүдээсээ харцсан гол дүрийн залуу ч бас л их сарайлаг сайхан залуу ш. Тэрнтэй харьцуулахад бол их л том нүдтэй хүн явдсан ш. Тий. Одоо яхаа энэ дүр нэг тийм жоохон доожоогүй нэг тийм дүр тоглолдог байхгүй. За ингээд тэгсэн ер нь бол киноны зохиол бичдэг юм байна, яруу найраг хөгжим бичдэг юм байна, бас гитар сайхан тоглолцдог байна. За эхнэрийн талаар бол мэдээлэл юусоо байхгүй. Хоёр дахь эхнэр нь болохоор Москвагийн хөгжмийн театрын хэд хэдэн тоглолтын нүүр бодогчаар ажиллаж ирсэн Марина гэж бүсгүй байгаа. За анхны гэрлэлтээс хоёр хүүхэдтэй буюу хоёр дахь эхнэрээсээ хүүхэдтэй юм уу, хүүхэдгүй юм уу гэдгийг бас одоогийн байдлаар мэддэхгүй. Яагаад тэгэхээр хувийн амьдралаагүй юм их нууцлах юм аа. 44 настай гэсэн нэг нүд нь бол байдгаараа байж л байгаа биз. Гэтэ эдгээр нэлийн хөгшөрч гэдэг шиг. За ингээд киноны Орсын болоо ингээд инээдмийн драмд цуврал гэж явд юм билээ шүү салдаа тий. 2004-өөс 2013 оны онд гарсан юм киногаа. Талаар сонирхолтой баримтуудаас нь сүргүүл сонирн болоо гэж бодлоо. 17 улирал нийтдээ 300-аас дээш анги гарсан байдаг. 300 гаруй ангитай. Нийтдээ 17 цуврал 300 гаруй ангитайсэн. Тэгэд энэ нь болохоор Оросын хамгийн урт настай телевизийн инээдмийн цувралын нэг гэж үздэг. Анхны улирал нь 2004 онд болохоор Рен ТV-гээр анх цацагдчихсан байдаг. За тэгэд нэг сонирхолтой юм цэргийн ангийн талаар үзүүлээд байгаа шүү дээ. Цэрэг ирсэн талаар үзүүлээд байгаа. Тэгсэн чинь жүжигчт нь ихэнх нь болохоор бодит амьдрал дээр цэргийн алба хааж байгаагүй. Хүмүүс яадаг цэргийн амьдралын талаар юу ч мэдэхгүй. Ийм хүмүүсээс юм бэлээ. Тэгээд дээрэс нь цэргийн талаар мэдгүй байсан учраас бүгдийг нь дөрдөө оруулахын тулд цэргийн дэглэмийн сургалтанд бүр суулгаж ирсэн юм билээ. Тэгээд тусгаалan байлдааны хээрийн сургалтанд хамруулад нэг хэсэг бол бэлтгэгдсэн гэсэн үг. Одоо манай оюутан цэрэг гэдэг шиг бүгдээрээ бэлтгэгдэж байгаа тоглосон юм байна. Тэгэхгүй бол өөрснөө уулын талаар огт ямар ч мэдлэг байгаагүй учраас жоох хэцүү байсан. За тэгээд өчтөр танилцуулсан Шматкогийн дүр ард түмний хайртай дүр гинэ. Нэг тийм хөөхөн дүргээ би өчтөр яриад стикгүй юм шиг гээд. За энэ дүр болохоор хошин шогийн гол зангилаа буюу одоо энэ цувралын хамгийн гол зангилаа гэж боддог. Тэгээд Орсын үзэгчдийн дунд үндэсний баатар мэтнэр хүндтэй болсон байдаг. За киноны зураг авалтыг бол жинхэнэ яг бодит цэргийн анги дээр зураг авалтыг хийсэн. Тэгээд ихэнх хэсгийг нь жигэн цэргийн анги дээр сургалтын бааз дээр авсан нь болохоор одоо юу гэх арай л юм бодит уур амьсгалыг бий болгосон гэж үздэг. Тэгээд энэ нь тухайн үеийн залуучуудын айрмын амьдралыг илэм улуу сонирхолтой ойр дотн болгосон гэж үздэг. Тэгээд энэ кино гарсны дараа нөгөө нэг цэрэгт явах хүсэлтэй хүмүүс айгүй их болсон. Цэрэгт явах юм байна, цэргийн алба хаах юм байна буюу айрмыг арай хөнгөнөр буюу одоо яг цэрэгт явахаар л амар гэж ойлгодог ойлголтыг өөрчилсөн юм билий. Нэг талдаа тийм байсан. Нөгөө талдаа болохоор шүүмжлэлт дагуулсан нь арай л юм хөнгөн хөгжилтэй болгоцсон юм биш үү дээ тий. Цэргүүдийг нэг тийм хөөрхөн хөгжөөд ингээд гүгээд байдаг юм гэж ч юу аах вэ? Арай л энгийн болгосон байна гэж шүүмжилсэн юм билээ. Гэтэ энэ шүүмжлэлийг бол яг цэргийн албаны хүмүүс нь шүүмжилж байсан. Цэргийн амьдрал юм байдаггүй шүү дээ. Та нар арай л юм хөнгөн үзүүлээд байна гэдэг хэлсэн. Тэгтэн найруулагч нь хариу юу гэж хэлсэн гэдгийгсэн чинь харин чин залуучуудын тэр айцыг хөнгөн байдлаар хүргэж ингэж айрамд алба хаах одоо юм сэтлийг нь төрүүлж байгаа штэ хөнгөнөр хүргүүл зүгээр штэ хүүхдүүдийг айлгаж яах юм бэ гэдгийгсэн байт юм билээ. Яг манай тусгай салгаж юм шүү дээ. Яг тусгай салгаж дуусны драма шулуун хүмүүс залуучууд цэрэгт авсан шүү дээ. За энэ чинь тэгээд бас 20 та кино Украин, Балтийн орнуудад цацагдахаа болсон буюу 2014 оноос хойш уг цувралыг Украин болон зарим Балтийн орнод хоригдсон. Учир нь яагаад тэгэхээр Оросын айрам эх оронч үзлийг дэмжсэн суртал ухуулгын хэрэгсэл гэж утсан учраас одоо харилцаа хэцүү байгаа шүү дээ. Тийм учраас Украинд хоригдсон юм билээ. За цувралаас сэдвүүлсэн тусгай анги болон богино хэмжээний шоунд хэс хэсэг гарч ирсэн. Яагаад тэгэхээр Шматко тэг 7 хүртэл гэж гарч ирсэн. Богино хэмжээний кинонууд идэг шүү дээ. Тэгж бас гарч ирсэн юм байна. Зарим дөрүүдийг үндэслэн комик, ном, интернет, мем хүртэл гарч ирсэн гэхээр ямар алдартай байснаар байдаг баг. За тэгээд энэ киноны ихэнд тэгшгэлдэг дуу нь болохоор Оросын бүр ардын дуу бүртэл явж байгаа Катюша гэх сэдвээр шинжлэгдсэн хошоо хэлбэр юм байлээ. Тэгээд дөрүүдийн онцлог нь хөгжилтэй байдлаар дүрслэгдсэн буюу хоёул дуугийн чи мэдээд байгаа шүү дээ. Тэр чинь болохоор Катюшагаас авсан юм байна.
За тэгээд дараагийн баримт нь болохоор зарим армийн удирдлага уг цувралыг цэргийн сахилах дэмжтэйг танилцуулах боломжтой бүтээл гэж үнэлээд шин татлагын цэргүүддээ үсгийг зөвшөөрдөг гинэ. Цэрэг татагдаад ингээ очингууд энэ киног тавьж үзүүлдэг гэж шүү дээ. Зөв эндээс бас сүлгэр санаа авах хэрэгтэй гэдээ үзүүлдэг гинэ. За тэгээд жүжигчдийн бодит амьдрал нь ч гэсэн сонирхолтой болж гисэн буюу зарим жүжигчдийн солдатын тогсныхаа дараа улс дурд хүчээ өвдсөн, зарим нь хөгжмийн салбарт орсон. Жишээ нь өндөр танилцуулсан Александр Лимарев одоо Медведев pop хамтлаг байгуулсан буюу хатаага хамтлаг байгуулсан явж байгаа. За Оросын хамгийн өндөр рейтингтэй олон англи кинонуудын нэг юм билээ. 2005-аас 2008 оны хооронд Солдатын Рен ТV-ийн хамгийн өндөр үзэлттэй одоо хувьтай шоу болж исэн. Тэгээд гэр бүл залуусын дунд хамгийн их яригддаг цуврал болж исэн буюу нийгэмд үр нөлөө өгсөн цувралын нэг гинэ. За ч 300 ангийн ард гартлал хэдүүлээ нилээн л үдсэн ба шүү дээ тий. Тийм. Тэр үедээ тэгэл цуг солгоод харахаар л гарч идэл байдаг байсан. Ч одоо баг юу л ажлын өдрүүд л гарч исэн гэж тооцоод үзэхэд Тийм баас тий. юу жил мэл үдсэн гэсэн. Өргөжлөл үзээлсэн гэсэн. Тийм ээ. Тэгээ ер нь их хөөрхөн кино. За баярлалаа. Хоёулаа нэвтрүүлгийнхээ нэмжээ ажигчийг танилцуулаад урагшуулъя. За дэмжээ ажигчийг бүтээр танилцуулахгүй хамтдаа сонсноо. Дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээд чухал дуудлагыг битгий алдаарай. Та 1455 дугаарт он гэсэн мессеж илгээх эсвэл Unitel аппликейшнаар дамжуулан дуудлага хадгалах үйлчлэгээ идэвхжүүлээрэй. Unitel. За баярлалаа. Мега уншчихаар айгүй амар юм биш үү? Амраад хийчээ. Ус мус уугаад уншаад байвал болох юм биш үү? Харин тийм мега уншаад байвал яадаг. Нэвтрүүлгийн нэмжээ ажигчаар Unitel байлаа. Баярлалаа. За үргэлжлүүлэн дараагийн алдартай руу орцгоё. Та бүхэнд өнөөдөр 1988 кинонд дүр бүтээсэн жүжигчин Ко Гёмпёгийн тухай танилцуулахаар бэлдсэн байгаа. За тус бүтээлд Сан Соногийн дүр бүтээсэн байдаг. 1990 оны 6 сард төрсэн энэ жил 35 настай. Метр 85 см өндөр. За жилийн өмнө бол килограммыг харсан чинь 72 кг жинтэй байсан бол манай хүн сүүлийн мэдээлэл нь харсан чинь 93 кг болчих. Өө сайхан нэмж байна. Тийм 72-оос 93-аар өсөрсөн байна. Тэ би юм ааш. Өсрэлт хийж үнэмлэхөө нэмсэн байна. Юу удахгүй та нарт хасалт хийж үзүүлнэ. За тэгээд эхний мэдээлэл нь цэрэгт явах гэж байгаа жүжигчин болсон юм байна. За Baiji Entertainment-д 2 жил жүжигчнэр бэлтгэгдэжсэн. Тэгээд тухайд нэг киноны шалралтанд тэнцэн тэр кинонд тоглох гэжсэн чинь яг тоглохын өмнө нөгөө кинонд бүтэхгүй болоод тэгээд за зүгээр сухар зүлгэц цуг цэрэгт явъя гэдэг. Цэрэгт явахаар шийдсэн. За зүгээр дөө гэдэг. Гэвч азар KBS 2 телевизийн Jungle Fish 2 гэдэг бүтээлд тэнцээд 2010 онд жүжигчний гараа албасаар эхлүүлсэн юм байна. Тэгэхээр яг явангаа алдсан чинь дахиад өөр киноны санал орж ирээд тэнцээд тэгээд жүжигчний гараагаа эхлүүлсэн гэсэн үг. Цэрэг татагдсан сүүлд 2018 онд татагдаад 2020 оны 1 сард цэргээс халагдсан юм байлээ. Хэрвээ киноны санал ирээг бол тэгээд 2010 оны ихээр цэрэг албан хачаал байсан юм байлээ. Зөв. За дотны найзтайгаа үнсэлцэн түүхтэй. За. Ер нь ийм дотны найзтайгаа үнсэлцэн гэдэг маань өөрөө бас их түгээмэл биш юм л да. Тэгээ 2010 оноос хойш одоо хүртэл идэвхтэй уран бүтээл тоглож байгаа ч монголчууд бол мэдээж дурсан 1988 бүтээлээрээ танигдсан жүжигчин. Тэгээд уг бүтээл 2015 оны 11 сараас 2016 оны 1 сар хүртэл цацагдсан. Тухайн үед Ко Гёмпё жүжигчний хувьд SNL Korea гэх телевиз шоунд оролцоод нилээдгүй нэр хүндтэй болсон байсан. Харин Ко Гёмпё жүжигчнээс бусад жүжигчдийн хувьд тийм ч алдартай биш бүр хүмүүс танигдаагүй тийм жүжигчдийг тоглосон гэсэн үг. Тийм тэгээ кинотой холбоотой сонирхолтой баримт гэх юм бол кинон дээр найз зөвхөн дүрийг бүтээдэг жүжигчний Ю Хэён гэж байгаа. Энэ хүн амьдрал дээр хамгийн дотны найз гэгнэ. Тэгээ дурсан 1988 бүтээлд тоглоно гэдэг нь тодорхой болсны дараа л Гёмпё жүжигчин л асуусан юм байна. Кино зурагтай багнаас. Гүн одоо тэр надтай гэрлэхтэй, надтай үерхэх тэр бүсгүй чи хин юм бэ гэдээ асуусан. Нэхэд нэлээд сонирхсан. За тэгээд уулзсан чинь их сургуулийнх нь найз Ю Хэён байж таарсан. Тэгээд хоёулаа гайхаж байгаа юм л да. Тэгээд нүүр нь удлаагаад одоо тэг хоёулаа яах юм бэ гэж хоорондоо яриад инээлцсэн. Тэгээд ядчихад нь үнсэлтийн хэсэгтээ суучаас гинт ингээл өчигдрөл ястай хамаа гэж тэгж ярьжсэн өнөөдөр хайраа маараа болчоор ч бас л хэцүү санагдсан юм шиг байна. За ингээд яаж танилцсан бэ гэхээр жүжигчин бүсгүй доод курсыг нь оюутан Гёмпё жүжигчин дээд курснээс юм билээ. Тэгээд жүжигчин бүсгүй хувьд нэг солонгос шидэгч нэг насны зүрхтэй байсан ч гэсэндээ ахаа их чиг дуудах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ жүжигчин бүсгүй өөрөөс нэг тгээггүй шууд анхнаасаа л энэ жүжигчин залаг өөчи чичиг дуудаж усраа дотносцсон.
Тэгээ яхав нэгэн дотносцсон байжсэн чинь кино тоглох болсон чинь бүр хайр дурлал руу болоод жоохон тийм л болсон юм шиг. Жан болсон юм байна шүү дээ. Тэгээ ер нь жоохон би нэгийг сонирхож ирсэн юм шиг үлээ. Уцаа. Тийм. Яг найзаасаа гадна нэг юм эмгтэй хүний талаасаа гэх юм уу те. Жүжигчний хэлж байгаагаар хин нэгэнд сайн болоод өргөлээ гэхэд салчвал дахиад ингээд харилцаа үргэлжлүүлэх боломжгүй болдог штеп. Тиймээс би Хэёнтай найзуудаараа удаан хамтдаа байя гэж ярьж исэн гэж хэлж ирсэн юм байна. Тэгэхээр энэ хоёр маань нэг нэгээ жоохон сонирхоод тэгээд за хоёлаа эргээ үерхэд бүтэхгүй бол эргээд бас те найз нөхөхгүй л болчих шүү дээ. Хоёлаа энэ харилцаагаа л ингээд авч үлдээ да гэж ярьсан юм шиг байна. Тэгэхээр нэг нэгээ одоо сонирхож хохорч ирсэн болоо даа л гэж ойлголоо шүү. Зөв. За Дурсан 1988 бүтээлтэй холбоотой бас нэг сонирхолтой баримт байдаг. Тэр нь жүжигчин залуугийн аав нь багаасаа тогоочлох мөрөөддөг байсан юм байна. Тэгээд тэтгэвртэй гараад ээж аав хоёр нь Маггүксү гэж монголоор орчуулах юм бол гомдол шүлний газар нээсэн. Тэгээ хүүдээ илжилтэйгүй бит хоёр одоо чиний нэр хүн дээр хоолны газар бол сурталчлахгүй. Зөвхөн одоо энэ сайхан амтаараа бит хоёр ч энэ өөрсдийнхөө чадвараар нь хүмүүсээ үйлчлүүлэхтэй татнаа гэж хэлсэн. За ингээм ямар тач 1988 гэдэг энэ кино тоглосны дараа жүжигчин залууд киноны уран бүтээлийн саналууд бол өстой тасралтгүй ирэх болсон гинэ. Энэ аавч өөр шинэ газар нээсэн байдаг, аавч өөр хоолны газарт орчих тусалж чадахгүй л тэгээл яваад байсан. Тэгсэн нэг мэдхнээ энэ Дурсан 1988 бүтээлд хамтран тоглосон жүжигчин Пак Бугом одоо энэ жүжигчин залууд хэлэхгүйгээр эцэг хоёрын ажиллаулдаг гуралтай одоо гомдол шүлний газарт нь очоод хоол идээд ээж хоёртой зураг авахуулаад явцсан байсан гинэ. За энийг энэ жүжигчин залуу бүр нэлээд сүүлд мэдсэн юм байлээ. Тэгээ нөө аав чөрөн түрээсэндээ үгүй одоо хүүхээ нэр төрийг ашиглахгүй битүүрэл жинхэнэ амтаараа өвшөөрөхтэй татна гэсэн хүмүүс чинь сая нөгөө Пак Бугом гээд хамт кино тоглосон өөр жүжигчин залуу ирээ явсан чинь нөгөө ахуулсан зураг цайны газартаа бүр амар томоор ингээ хэвлээд өөлгцэн байсан юм л дээ. Таахгүй чи. Хүүхдийнхээ зургийг оруулахгүй мөртлөө. Тэгээ нөгөө цайны газар нэрж байгаа хүмүүс өөр алтартын зураг байхгүй ганцхан Пак Бугом жүжигчинтэй аавж ирэн ахуулсан зурагаас учраас өвчлүүлж байгаа хүмүүс энэ одоо Пак Бугом жүжигчний аавж ирэх нь ажилладаг хоолны газрын болов гэж нилээ их андуураад исэн. За ингээ сүүлдээ өвчлүүлж байгаа хүмүүс бүр асуудаг болсон. Танаа хүүчин Пак Бугом юм шиг байна те их сайхан гоё жүжигчин шүү гэж ярих болсон. За ингээ асуусаар байгаад нилээ сүүлд нь аавж ирэн. За одоо ингээ жинхэнэ хүүгээ гаргая да. Одоо бол арайчтэй гэдэг. Тэгээ арай л амар сурчлагаа хийчлээгээд Когёмпё жүжигчний зургийг бас ханан дээр өлгсөн байдаг. Ингээ хоёр хүүтэй болчихж байгаа гэсэн. Нилээн хожоо бас гаргаж ирж шүү. Тий, нууцсан гэж байгаа. Манай ээж бас тэгсэн ш. Манай ээжи биш манай дүүгийн ангийн хүүхдийн ээж нь та бүхэн сонсд юм байна. Юу гэнэ? Манай дүүгийн ангийнх нь хүүхдийн ээж за жуужагийн жаажагийн гэдэг шиг сонсдгийм бай. За тэгээ яг ээж одоо охин нь энд ингээ радиод ажилладаг гэж хэлээгүй юм байна л да. Манай аав журуугаас миний талаар нэг ярьдаг би бити яриад. Тэгсэн чинь онгоцны бодлоор сая нөө дүүгээ гаргаж өгөх гээд гадагшаа сурахаар явсан шүү дээ. Тэгээд онгоцны бодлоор очсон чил тэр их хүү яаж ханцаа байж тэгсэн ээж дээр очсноо 6 жил охиноо нуулаа муулаа гэж хэлсэн. Энэ охин ч байсан байна гэдэг. Яамын чинь цаа хоёрыг сонсдөө шүү дээ гээд. Тэгсэн чинь нууцсан байгаа байхгүй. Нууцсан байсан гэж хэлж илээ. Тэгэхээр бас нэг юм байна эцэг эхчүүд чинь бас ээж бас намайг нуучдээ шүү дээ. Нөө Туркэд анх очиод ээж дээр очисон чинь яг очиод ингэсэн чи Туркэд ам болчиход хөтлөгч мөн биш гээд ингээ яг ингээ мөнтэй биш гээд ингээ даахгүй тэгээ бодсон. Танаа хүүхдээс юм уу? Та яага хэлдэггүй ингээ. Юм миний талаар ааж гэж дуурсахгүй. Манай ээж асуулахгүй намайг хүүхдэн гэж сандаг л баг та бөө мэд. Тэр намар байт юм уу? Тийм бас яриа тийм амар алдартай айж хүн биш одоо тэгээ намайг таних ч хүн байгаа танихгүй ч хүн байгаа тий. Манай хоёр хүүхд бол намайг нохоон ч нэрээс байхгүй бүр тоогохгүй. За нэг иймэрхүү юм болсон баг нэ. Хоёул хамтраач талцуул. Тэгээ. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хотодчоор байгальдчаар жаргалан тоноод зохицолбор отхон. Нүгөө тарахад бэлэн эрчим хүчний хэмнэлтэд болсон хаа ус утхан байгаа. Үзэсгэлэнт байгаал цэвэр агаар амьдрахын зэрэгцээ хотын төвийн суудсанд байгаа мэт 5 тухтай мэдрэмжийг танд санал болгож байгаа хэрэг. За хуучин наадан болоод морь уралдаг байсан алдар толгой уулын ингэр дээр 10 га газар дээрх хаа усын зохицолбор хотхон. За төв замдаа ууд ид бүтцээ 100% шийдсэн. Хотондоо нэгдсэн уурын 100 хутаан байна. Таун хаус 201 м квадрат, апартмент нь 60-аас 119 м квадрат, 2-3 өрөө террастай эсвэл дуплекс ийм байр байгаа юм шүү. За бүрэн цутгамал металл фасад чулуу хүнд улаалгатай сайн материалаар баригдсан ирээдүйд үнц нь улам өсөх байршилтай байгаа гэсэн. Эрүүл агаартай хөршний бохирдлогоо дуу чимээний бохирдлогоо утаагүй байршилтай байгаа. За таун хаусын хувьд бол 800 сая төгрөг гэж байгаа юм байна. Нэгээс 2 жилийн хувь лизингтэй гэхдээ дотоод засалгүй. Та заслаа одоо өөрөө дураараа хийгээд ингээ ордог штэ. Зарим хүмүүст бол тэр нь их зүгээр юм шиг байна. Өөрөө гоё ингээ өөрийнхөө засаад орох юм тийм ээ. За апартментийн хувьд 1 м квадратын өмнө 4.8 сая 6 сарын хувь лизингтэй 100% дотоод засалттай байгаа. За хотон дотроо спорт комплекс, офис, сургууль цэцэрлэг, сингл хаус, таун хаус, апартмент, дуплекс байрнаас бүрдсэн зохицолбор хотон байгаа хнэ.
гоё юм өө. Бараг гоё юм оо гоё юм шүү дээ. За хотын төвөөс 19 км дархан цаазад Богдхан уулын баруун бэл Жаргалантын аманд байршилтай холбогдох утасны дугаар 75-5 8898 75-5 8898 гэсэн дугаарлал өгтөрөө. Гэхдээ манайхаа нэг 1000 сонсохоор нэг үзгэж нэг ороо зураг хүргээг харж байгаа тий. Тийм нэр зураг хөрөг доторх моторх нь бол үнээр гоё юм билээ. Нарийн цэвэр өөрөө надад бүр үнэхээр таалагдчих. Яг миний стайл. Нэг юм саарал надад яг ийм бивэр гой санагдаад байсан. Одоо заснах гоё цэвэр хэмээн. Тэгээд энэ том цонхтой. Би бүр том цонхны өвчтэй байхад дандаа том. Надаа бас энэ дотор нь шаттай байгаа шүү дээ тий. Ийм шат маттай байхаар нэг танд ийм нэг ийм гүнжлэг санагддаг. Би одоо гэртээ нэг шат матнаас бууж ирнэ гэж байхгүй шүү дээ. Нөгөө би боддоо шүү дээ өглөө босоод гүшгөө яал террасан дээр гараад кофе уудгүй ч гэсэн кофе умар санагдаад идэв чи яхаад чи тэгтээ тэгнэ шүү дээ. Том цонхтой байх тусмаа ингээд ийм эрч энерги орж удаад амар цаг ярддаг хүний хувьд чи шүний За баярлалаа хамтран айлгчаар хотодчоор байгальдчоор жаргалан тооно зогсол бүр батгах. Нөгөө уустай ойрхон уултайрхон алдархан юм байна шүү дээ. Ер нь бол юм тагаал ойрхон. Тийм байна. Ирэх 8 сараас шар шувуу явна үстэй гэсэн байна. Шар шувуу нэвтрүүлэг энэ нуулралд ингээд яваад зогсож байгаа. Шар шувуу нэвтрүүлэг 7 сарын 9-нд сүүлийн дугаар яваад дахиж ерөөсөө явахгүй. Уучлаарай зогсгоо. За дараагийн баримт нь инээдтэй царайгаар алдартай гинэ. Алдарт хайкик гэдэг хүн цохилт гэж байдаг шүү дээ. Тэрний дөрөвдөр үйлрэл болох 120 ангитай бүтээлд Нуминхё гэдэг дүүтэйгээр тувтан алалцдаг нэг залуугийн дүр өвтөөсөн. Битүү хэрэл энэ яг ах битүү юм шиг байна. Би бүр ахтайгаа баян хэрэлдэг ус төрснөд юу н алалцдаг юм дөө. Жинхэнэ алалцдаг. Тэг яг жинхэнэ хайрын дотор байдаг байхгүй. Одоо битүүр чинь жоохон нас юуд гайгүй амар мэндэ 10 жилд бол удирдах наас болж хэрэлдэн өв сараад өвснөөс болж хэрэлдэн ногоон гэж нүгүү ногоон биш гэж наа чи саарл өвсөн гэж бараг л гэдэгсэн. Бараг л гэдэгсэн. За тэг өв бүтээл дүүгээ өдөгтөө гаргадаг түүний алей царай нэг хэсэг баг хүн бүрийн ашигладаг эмотикон болоод ингээд ашиглагдчихсэн эможи болсон гэсэн. Тэгээ бүр жүжигчин залуугийн царайг төмсөн дээр хүртлээ гэж тавиад ашигласаар байгаад энэ жүжигчин залуугийн инээдтэй царайг солонгос даяараа мэддэг болсон юм. Бүгд мэддэг болсон байна. Тэгээ нэг юм хэцүүштэй бас нэг юм гоё те царай марийн их гоё зураг биш нэг юм үдмэд одоо нэг мөгийн ахын нэг юм хилээ гаргацсан нэг сонь зураг явуулдаг шүү. Хүмүүс бол профайл дээр тавьсан те. Яг тийм шиг тийм зураг. Илээд үйл зайл болж игэл гарахгүй гэж яддаг болсон. Төв царай гаргаа сууж өгөхтэй билээ шүү. За дараагийн баримт нь хүнтэй суугаа тустай гарсан зурагтай байгаа гэж. 2020 онд хувийн амьдрал гэх бүтээл жүжигчин дуучин Соёнтой хамтран хосын дөрөв бүтээсэн. Тэгээд тэдний зураг авалтын үеийн бичлэгийг нь үзэгчид хүүе энэ хоёр ч үнэхээр сайхан тохирж штий амьдрал дээр үерхээч гэсэн тиймэрхүү зүйлийг бас нэлээ их бичиж ярилцж ирсэн юм байна. За учин жүжигчин бүсгүй өмнө нөгөө Шиган буюу одоо Шиган гэж монголчууд бол цаг л да. Чам дээр буу хайрын буулт кино тоглосон Ким Жон Хён гэдэг нэг залуу. За Нэгсэн тэр жүжигчин залуу 2018 онд энэ Соён гэдэг жүжигчинд хамт нэг бүтээл тоглоод за тэгээд тэр хамт тоглож явах үед нь Ким Жон Хён гэдэг залуу Сой Эжи гэдэг бүсгүйтэй бас үргэлжчихсэн юм байна. Одоо нөгөө айхтар газлайтинг хийдэг хартай. Тэгээд яг энэ 2018 онд ч найз залууга хардаад хамтран тоглож байгаа эмэгтэй жүжигчтэй хитэ ордож болохгүй хөндөй бай тэ хүүтэн царайлчил юу ч үлээ бөө юм болоо. Тэгээд нөгөө энэ зайлуулын гол дүр эмэгтэйд ямар буруу ахав дээ кинонд тоглох гол юм ч одоо мөнгө төгрөгөө аваад л одоо хийж чадлаар л хичээж байгаа л үү. Тэгсэн энэ гол дүрийн залууч нь чирвддүү хийгээд л одоо зураг авалт. Тэр хэвлэлийн баг хурал дээр чинь хоёулаа сугадаа зураг авахулчих уу гэсэн шууд гар мараад татаад үгүй гэдэг. Айгүй эвгүй байдалд оруулж ирсэн. Тэгээ тийм учраас энэ Соён жүжигчнийг үзэгчид үгүй нэг аятайхан хүнтэй нэг кино тоглодог болоосаа ямар хэцүү юм бэ гэдэг шаналж ирсэн. Тэгсэн чинь өнөөдөр танилцуулж байгаа Когёмпё жүжигчтэй хамтран кино тоглоод тэгээд энэ Когёмпё жүжигчин бас иргэн орны хүмүүс их нэлээд сайн халамжилдаг залуу юм л дээ. Тэгээд тийм учраас одоо жишээл хоолоо идсэн үү, сая чи мундаг байлаа, өсийг нь ингээд зураг авалтын үед янзалж өгөн бороо орж байгаа үзэгдэл тоглохдоо шүхрээ жишээлбэл тэр жүжигчин бүсгүүлээ түлхүү ингээд одоо барьдаг ч юм уу те. Тэгээд тэрвэрж байгаа хэсгийн зураг авалттай найруулагч нь дахиад авъя гэх юм бол би дуртай түн тэрүүлмээр байна гэж жоохон алиалж инээлэгдэг ч гэдэм юм уу. Маш юм ээлдэг байсан. Тэгэхээр үзэгч ч их дэмцсэн юм байлаа ямар мундаг юм бэ. Ер нь ингээд хамтран нэг бүтээл тоглол нэг баг болж ажиллаж байгаа бол нэг хүндлээд те. За ядаж нэг тийм чир татвар хийхгүй байх ч одоо бас гол штэ те. Яг үнэ. Ингээд тэднийг Пангю Шинүн бүбүү гэж хочилдог байсан гинэ. Яа тэгэхээр Пангю Шинүн бүбүү гэдэг нь Чинэлэг айлын одоо ингээд Солонгос ч бас нэг юм Чинэлэг айлууд байдаг шүү дээ тий. Тэр айлын хүүхдүүд хоорондоо суухаараа ихэвчлэн Пангюд байдаг байранд амьдардаг гинэ. Тэр Пангю дандаа баян айлын хүүхдүүдээ ингээд одоо юу гэмдэ
Хүүхдүүд амьдардаг гэсэн. Амьдардаг гэсэн Хос олж амьдардаг. Хос олж амьдардаг. Хурмаа хийсний дараа л одоо байр аваад тэнд амьдарцгаадаг гэсэн. Тэгээд нэг төрлийн одоо юм пангюгийн хосууд гэсэн нэг юм модны үг хэлэхтэй болсон гэх юм уу. Тэгээ яг энэ хоёрыг тэгж нэрлэдэг юм бэлээ. Энэ хоёр ер нь их боломжийн айлын тийм хоёр хоорондоо суудсан байгаа юм шиг харагдаж байна гэдэг. Ярьж ирсэн юм байна. За жүжиглэлт маш сайтай. The Admiral Roaring Currents гэдэг бүтээлд хамтран тоосон жүжигчин Чэмин шиг хэлжсэн гинэ. Ямар ч үг хэлэлгүйгээр дүрээ маш чадварлаг гаргаж чаддаг. Когёмпё жүжигчний уйлж байгаа дүр төрхөө одоо хүртэл ерөөс миний санаанаас гардгүй гэж хэлжсэн юм байна. Тэгэхээр хамтран тоглож байгаа жүжигчнийг гайхшруултал одоо жүжиглэн гэдэг бол бас амар шүү дээ, тийм. За тэгээд Chinatown гэх бүтээл хамтран тоосон жүжигчин Ким Хэсүү ч гэсэндээ нуу гэсэн ч нуугдахааргүй ийм л гоё энергитэй залуу шүү гэж хэлсэн байна. Мундаг залуу байх нэ. За дараагийн мард нь ээжигээс хамгаалцаж пост хийжсэн удаатай байна. 2020 онд ээж нь өөд усны дараа ээжийнхээ төрсөн өдрөөр өөрийн инстаграмда ээжтэйг хамт авахулсан зураг оруулаад өнөөдөр ээжийн маань төрсөн өдрөө тэр миний хувьд энэ хорвоо дэлхий дээр юутай ч харьцууламгүй маш үнцэнтэй нэгэн байсан. Цаашдаач тийм байх болно. Би таньгаа маш их санаж байна гэсэн ээжигээ тэрвэрж байгаа зураг оруулж ирсэн юм байна. Тэгээ ээжигээ амьд ахууд нь ер нь гадуур дотор ингээл байнга л ээжийн гараас ингээ хөтөлцөн амьдтай мэдээл зугаалаа явж байгааг нь маш олон фэнүүд харж ирсэн учраас ээж нь үүд тусанд бас гашуудж байгаа тухай үед илэрхийлжсэн юм байна танууд нь. Ямар л байлаг байх вэ? Тийм шүү дээ. За дараагийн мард нь цалин авахаас өмнө ба дараах дүр төрх нь нэлээд өөр. Кинонд тоглоогүй байгаа үедээ нэлээд махлаг байж байгаа. Сүүлдээ яг ингээд кинонд тоглох болох юм бол шуудхан жингээ хасчдаг. Маш хурдан хасдаг юм билээ. Жишээлбэл нэг удаа 15 кг-ыг маш хурдан хасаал гараад ирсэн. Зөв. Тэгэл нөө одоо гэрээсээ гараад явж байхад нэг махлаг нөхөр гараа явж ирсэн бол кинонд тоглох мөнгөний данс руу нээ одоо энэ тэдний өрөө гэвэл шууд жингээ хасаал гараад турж эхэлдэг байх нь шүү дээ. Тийм. Тэгээ хүмүүс түүний ижил төстэй хуц өмссөн хустай зургийг нь одоо хооронд нь харьцуулаад хөөх уцандаа хадгалаад турмаар санагдсан үедээ гаргаж иж хармаар юм байна. Бас ярьж исэн юм байлээ. Тэгээд жингээ хасахтаа айхтар идэх зүйлээ бол хасдаггүй. За. Яг 3-4 км гүйдэг гинэ. Тэгээд гүүхтэй хурд авч гүйдэг юм бэл. Их хурдан гүйдэг байх. Тийм. Тэгээд хүнд асуулуудыг нэлээд хүнд гэдэг ирчнэрэг шаардсан асуултыг хийж жингээ хасдаг. Тэгээд тарган туурхаа хоёлоо хөөрх юм аа. Тийм ээ. Бондогрон ч хөөрх юм бэ. Дандаа бас айгүй хурдмын санагдаад шүү дээ. Ингээ гэж юмар залуу шүү. Тийм билээ. За Японд болсон явдлыг нь яриад дуусгая. За Японд руу аяллаар яваад гудамжинд амраад суужсан гинэ нэг найзтайгаа л хамт аяллаар явсан юм шиг билээ. Энэ жүжигч маань сүүлийн үед бол нэлээ түрүү хэлсэнтэй эрг гарцсан, бондоодсон. Тэгэл яг жоохон танихгүй юм бол байна л да. Хүн махлаг болохоор жоохон тэгдэг ч тийм жоохон өөрчлөгдчихдөг. Тэгсэн урдуур нэг ээж хүн хоёр явж исэн юм байна л да. Яг нь юуж бодохгүй ингээл гудамжинд цаг маг ингээл гадаа ямар гоо байна гэл тэнгэр мэнгээр хараад суужсэн чинь тэр ээж хүн хоёр ээж нь жүжигчин залуу харангууд хүүе жүжигчин Когёмпё ээ штэ гэх ингээл мэдлэгээл гар мараа ингээл хөдөлгсөн чил охин залуу нилээ яарцсан л явж исэн юм шиг ээж рүү гарсан амар ургүй ээ наа чи биш юу гэж наа чи Когёмпё аах ингээл зүр амар уул нүгнэ гэсэн чи байна. Нөөт нь бол дотор гэ баг тэг ингээд ерөөсөө нөгөө фэнэтик зураг хавуултаар татгалцдаггүй тийм жүжигчин дээр алдартай байхгүй. Аль айгуу найрцаг мэдлэгчээсэн чил цаанаас нөгөө харваас ийм биш миш энэ гэж тэгээд гарч хүн яаж тийм гэж хэлэхээ. Бишээ биштэл бас тэ мэдлээ гэж бодвол ингээд яг ам нэкчээсэн чи хажууд нь суужсэн найз нь гэсэн. Чи бишээрээ л үлдгээд шиг бишээрээ л үлдгээд тэгэж жүжигчин залуу маань ярихгүй дуурахгүй өнгөрсөн нэг юм түүхтэй ах нэ. Тэгээд яг гадаад дүр төрхөн махлаг туранхаа гэл нэг жоохон хувирал ихтэй учраас заримдаа энэ харахаараа үгүй одоо муу юм болов биш юм болов гэж нэлээд боддог юм шиг байлаа. Хөөрхөн л аль аль хөөрхөн байна. Надад бол зүгээр санагдчих шүү дээ. За баярлалаа. Энд хүргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид кодлог шанцаа амын найруулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар аккураар даатгуулах амархан аккур даатгалын платформ мөн хотодчоор байгальдчоор жаргалан тооноо зохицол бүротхон байлаа. Үргэлжлүүлэн амар зөв нэвтрүүлгийн үйл аван сонсороо түр баяртай. Баярлалаа.